Сайн бацхан өрхөн үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. UBS Global суугийн ажил амжилтын яриа нэвтрүүлгийн 10 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Бид ажилд хөдөлмөрлөж, ажил хөдөлмөрийнхөө үр шимээр амжилтанд хүрч яваа хүмүүсийг үзэгчтэйгээ уулзуулж, ажлын туршлага, амжилтын түүх, урам зоригийг хуваалцахыг зорддог билээ. Харин өнөөдрийн дугаараар бид бүхэнтэй адил жирийн нэгэн харин амжилтанд хүрэхээр зориг шуулуудан амжилтын дасгалжуулагчтай болж эхэлсэн нэгэн бүсгүйг нэгэн сонирхолтой зочныг багшийн хамт нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаамаа. Ингээд та бүхэндээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочдыг танилцуулъя. Нэвтрүүлгийн маань урилгыг 2 сарын өмнө хүлээж аваад ингээд өнөөдөр нэвтрүүлэгт маань одоо хүрэлцэн ирж байгаа та хоёртаа баярлалаа. За ингээд үзэгчтэй танилцуулахад Демидогийн наран цэцэг мөн 2 сарын өмнө манай нэвтрүүлгээс урагдаа оролцож байсан Пүрэв Жавын ган долгорноор хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр ган долгор маань 2 сарын өмнө манай нэвтрүүлгээр оролцохдоо амжилтын 10 алхам номын зохиогчийн хувьд бас Ганабел институтын захирлын хувьд оролцож байсан бол өнөөдөр амжилтын хүртэж, амжилтын дасгалжуулагч багш хүний хуваар манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Харин нэвтрүүлгийн маань гол зочин бол амжилтанд хүрэхээр зорж тэмүүлж аваа жирийн нэгэн Монгол бүсгүй Демидогийн наран цэцэг гэмэх бүсгүй урагдаа оролцож байгаамаа. Тэгээд маш их зориг гарган одоо багштайгаа хамт энэ нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд юуны өмнө талархлаа илэрхийлье. Наран цэцгээсээ зочныг те манай үзэгчдэд бас өөрийгөө танилцуулахгүй юу гэж хүсье. Намайг Демидогийн наран цэцэг гэдэг. Би техникийн сургуулийн хүнсний технологийн ангийг төгссөн. Хүнсний технологич мэргэжилтэй. Тэгээд энэ мэргэжлээр бол 3 жил их орондоо ажиллаж байгаад гадаадад 7-8 жил болоод тэгээд буцаад их орондоо ирээд тэгээд амжилтын хөтөч гэдэг үйлчлэгэнд хамрагдаад багштаа одоо 2 сар гарсан болж байна. 2 сарын өмнө ганцлахаар манай нэвтрүүлгээр орж ирсэн. Тэгээ тэр үед бас ингээд дөнгөж яг энэ Монгол баг анхдагч болохыг энэ амжилтын дасгалжуулагч буюу амжилтын хүртэж нэр нь хүртэл одоо яг тийм шин бас яг ийм одоо үйлчлэгээ гэдэг юм үү те яг Монголоос явуулж эхэлж байгаа гэдгийг хэлсэн. Тэр үед нас сонирхоод нэвтрүүлэг маань одоо хүмүүсийг амжилтанд хүрэхтэнтэй туслах урам зориг өгөх ийм зорилготой нэвтрүүлэг. Тэгээ нэвтрүүлэгт маань хэрвээ одоо танаа одоо шавнарчин зөвшөөрөх юм бол заавал оруулаач гэд би тэр үед бас ган долгорт ингээ хүсэл тавьчихсан. Шавнараас нас зориг гаргаад манай нэвтрүүлэгт ирээ те өөрийнхөө бас ингэж туршлагаас хуваалцж аваад би их баяртай байна л да. Тэгээд наран цэцгийг бас ингэ сонсоход гадаадд бас ажиллаж амьдарч аваад ирсэн гэдэг чинь тий. Тэгээд ер нь хаашаа явсан, хаана хэдэн жил болоо, тийм тахта ямар ажил хийжсэн. Тэр талаар нь сонирхож болохоо жоохон дэлгэрүүлээд асуувал. Ирланд улс руу явсан. Ирландд 8 жил орчим болоод тэнд ажиллаж сурч амьдарч агаад ирсэн. Тэгээд тэнд байхдаа сургын хажуугаар бас ажил хийдэг байсан. Жирийн л монголчуудын адил хийдэг байсан, ажил хийдэг байсан. Удаан хугацаагаар 8 жил гэдэг чинь бас л баггүй хугацаа тий. Ер нь одоо бол бас зах зээлд 90-ад оноос хойш монголчууд бас нэлээд хэсэг баг айл бүрээс л нэг хүн бас гişүүн гадагшаа явж тий ажиллаж хөдөлмөрлөж буцаад гэр орондоо бүр цааш нь одоо томруулж ярих юм бол эх орондоо бас баггүй хөрөнгө оруулалт хийсэн. Бас тийм хүмүүсийн төлөөлөл юм байна л да манай наран цэцэг чинь тийм учраас ер нь гадаадад ажиллаж амьдрах ер нь сайхан юу гэдгийг хэцүү хүндрэлтэй тал нь юу гэдгийг эх орноос сандаг байсан нь мэдээж тэр бол ойлгомжтой асуулт л та. Гадаадад ажиллаж амьдарч сурч яхад бол ер нь бэрхшээлтэй талууд байх нь бий. Тэгтээ бол нөгөө юм үзэж нүд тайлгалт хийдэг ч гэдэг монголчууд ярьдаг. Тэр утгаараа бол гоё л доо сайхан авах юм чих бий. Тэгээд их нутгаа их сандаг. Аав ээж гэр бүлийнхнийгаа их сандаг. Тэгээд бас ажил хийн гээл хүний нутагт хүмүүс иргэшээлд байна гэдэг тэр утгаараа бас жоохон хэцүү боловч бас бидний амьдралд ач тус өгж байгаа. Ер нь наашаа ирэх шийдвэр яаж гаргасан хин өөрөө эрийгээ чадсан уу? Ер нь хангалттай тэнд одоо ажиллаж амьдраад болчлоо гэж бодсон уу? Эсвэл тэнд одоо бас нэг байх нэг хугацааны зорилго гэж байгаа шүү дээ. Тэрийг эсвэл биелүүлчихэд ер нь Монгол руу за буцъя та гэж бодсон уу? Ер нь сүүлийн анзаараад хахад бас гадаадд гарсан монголчууд бас нэлээ их буцаж эх орн руугаа ирэх тийм хөдөлгөөн бас их харагдаад байгаа. Тэг яг ямар шийдвэрээр бас Монголд ирд юм бол бас нэлээ олон жилийн гадаадд ингээд өнгөрүүлсэн. Нэгдүгээр, хоёрдугаар тэгээд нөгөө нөхөртөө хамт байсан болохоор манай нөхөр ирэх гэсэн шийдвэрийг анх гаргасан. Тэгээд ээж аав маань их нутг маань доолдохоор тэгээд яалт ч наашаа ирэхээс ч өөр аргагүй. Угаасаа ч би ирэх гэж бодож байсан. Тэгээд эх орондоо ирж юм хийх хэрэгтэй л дээ.
За мэдээч хорондоо ярьж байгаа юм чи сайхан л байгаа л да тий. Гэхдээ бас нэг хэсэг соёлын шоконд тий нэг тийм бас орд юм шиг байна. Ер нь тэрнээсээ гартлаа нэг жил орчим болдог. Ялангуяа бүр олон жил гадаадд амьдарсан монголчуудад бас нэг тиймэрхүү асуудал бас анзаарагдаад байдаг. Тэгээд зэр нь Монголдо ирсний дараа хүндрэл бэрхшээл юу байсан? Тохиолдсон уу ер нь? Тохиолдсон. Эхлээл агаар нь ямар их хутаатай юм бэ гэж хэлээд боожсэн. Тэгэл маргааш нь ирснийхаа маргааш аав ээжтэй хадмаа аав ээжтэй очихгол явж хат нөгөө амар их хөдөлгөөн замын төвжрэл айгүй ихтэй байсан. Тэгэл айгүй их бухимдаал тэгэл ингээл эхний бухимдал болж эхэлж байсан. Ирээд ер нь юу байсан? Мэргэжлээр ажилласан уу? Мэргэжлээр ажиллаагүй. Ирээд мэргэжилтэй гэсэн шүү дээ. Мэргэжилтэй. Ирээд болвол ер нь яг мэргэжлээр бол ажиллаагүй. Юм хийх гэж л үзсэн. Ер нь яагаад мэргэжлээр ажиллая гэж ер нь оролдоогүй юм эсвэл олдох боломжгүй байгаа гэдэг нь үү? Мэргэжлээр ажиллая гэж бодсон л да бодоод ажил бол нэг хэсэг хугацаанд ажил хайж исэн. Тэгэхэд бол нэг хэсэг нэг газар ч гэсэн нэг цөөх хугацааны турш ч бас ажиллаж байсан юу байгаа. Тэгэхдээ надад үнэхээр таалагдаагүй. Би өөрөө бас миний дотроос ч юм уу нэг юм хатгаад би миний хийх ёстой юм бол биш юм байна. Би өөр юм хийх ёстой юм байна гэж бодоод. Тэгэд нэг ажиллахыг хүсээгүй өөрөө. Тэгэл ер нь өөрийгөө нээж илрүүлээ. Одоо би ер нь юу хийх ёстой юм? Яах гэж одоо нэг хүмүүс чинь бурхнаас энд ирэхтэл ямар нэг үүрэг даалгавартай хүн болго ирдэг гэж байгаа тий. Тэгээд тэр миний үүрэг даалгавар чухам юу юм бол би одоо ер нь хүн болсноороо юу хийж бүтээх ёстой юм, юу үлдээх ёстой юм гэдгийг бодож үзсэн. Тэгэл ерөөсөө нэг удаа нэг андигийн ток шоу гэдэг нэвтрүүлэг үзэж байгаа л хинэ гандлагчийн юу нэвтрүүлгийг хараад номыг нь уншаал тэгээд номыг нь уншаад энэ амжилтын хүч гэдэг үйлчлэгээ байдаг юм байна гэдгийг мэдчих авсан. Тэгээд чухам Монголд байд юм болов уу яа гэм бол гэж бодоод гайхаад гандлагч руу уцтаад тэгээ асуусан. Тэгээд уулзаад ярилцахад бол энэ амжилтын хүч гэдэг цоошин үйлчлэгээ Монголд ингээ явагдах гэж байгаа юм байна гэсэн. Тэгээ энэ амжилтын хүч бол надад үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг мэдчих авсан. Тэгээд энэ үйлчлэгэнд хамрагдахар шийдсэн. Хүмүүсээс ингээл дам сонсож байхад гадаадд бэж байгаад ирсэн монголчууд маань янз янз юм хийх гэл ингээл үздэг юм шиг мэдээж тэ зүгээр сухаг хүсэхгүй. Тэгээд эрэхтэн нас ажлын байраа алдсан байт юм уу? Бас урд нь эзэлжсэн тодорхой басны байр суурь алдчихсан. Тэгэл ер нь одоо бас Монголд байсан хүмүүсээсээ зүгээр ингээ харж зөвлөгөө их авдаг юм лээ. Юу ивэл зүгээр вэ гэл тэ. Бас тэрэн шиг л их олон юм хийж үзэлчтэй тэ. Тэгэл найзынхаа зөвлөгөөгөөр ах トゥ хамаатан садныхаа зөвлөгөөгөөр тэгэл янз янзын юм л хийсэнтэй. Өөрөө судалж үзээд төлөвлөгөө гаргаад яг зориод тэмүүлээд хийсэн юм болов аахгүй дандаа л хүмүүсийн зүгээр. Тийм ч юм хийвэл зүгээр. Нэг хийвэл зүгээр. Ийм хийвэл тэгэл ашигтай, ийм хийвэл ашигтай гэж тэгсэн үндсэн дээр л. Тэгээд надад бас ингэж гой санагдаад би бас гандлуурын номыг бас уншсан байхгүй юу. Тэгээд тэрийг сонсож байхад яа харахгүй тэр амжилтын хөтөч гэдэг үг бол их анхаарал татдаг юм байлээ. Тэр номыг уншаад гантуулаарыг бас нэвтрүүлгээр бас олж ураад тий ингээд явжсэн. Тэгээд ялангуяа энэ үйлчлэгээ яг амжилтын хөтөч гэдгийг хийж ирсэн гэдгийг нэг сонсоод бас олзуурах гэсэн байхгүй юу. Тэгээд за болдог бол нэг бас дотроо бас тэгж бодоод байгаа байхгүй явж үзэх юмсан гэх. Тэгээд харин бас ингээд зориглаад тий ингээд багштайгаа холбогдсноос их сайхан санагдчихна л да. Амжилтын дасгалжуулагч та холбогдсноор одоо ер нь их зөв алхам хийжээ гэдэгт одоо л ер нь итгэлтэй байгаа юу? Тэлгэх одоо их итгэлтэй байгаа. Өөртөө ч итгэлтэй байгаа. Дасгалжуулагч багштаа ч бас баярлж явдаг. Бас ингээд над шиг ингээд олон залуу хүмүүстэй хүсэл мөрөөдөлтэй мөртлөнгөөс нөгөөдөгтөө хүрх арга замаа мэдэхгүй байгаа. Эсвэл аль нэг газар хангацсан байгаа ч юм уу. Эсвэл юу хүсээд мөрөөдөд байгаагаа мэдэхгүй байгаа. Өөрийгөө нээж олж чадахгүй байгаа тийм хүмүүст бас уран зориг өгөөсэй гэж утсан үндсэн дээр энэ нэвтрүүлэгт орё гэж шийдсэн. Хүн болгол нэг амжилтанд хүрэх юмсан гэл те. Зарим нь мөрөөдлөө олчихсан, зарим нь мөрөөдлөө олоогүй, өөрийгөө таньсан, танаагүй гэл олон хүмүүс байгаа хэлтэй. Тэгээ зарим нь болохоор яг заавал дасгалжуулагч хин нэг чиглүүлэгчгүйгээр би одоо ингээ явна да гэл ингээл явж байгаа те. Ер нь бол ингээд амжилтын дасгалжуулагчтай хамтарч ажиллаж эхэлснээр давуу талын одоо ер нь юу гэж харж байна. Би жишээлбэл за би ямар ч гэсэн амжилтанд хүрмээр байна. Би тийм санхүүгийн хувьд болон те амьдрал гэр бүлээд нэр хүндийн хувьд ч гэдэг юм уу ингээл олон зорилго өөртөө тавьчаал одоо өөрөө нэг тэрнтэй хүрэхин төлөө ингээл яваалаа шүү дээ те. Гэтэл яг амжилтын дасгалжуулагчтай хамтарснараа яг тэгээ цаг хугацаа хэмндэг нь гол байна уу? Эсвэл аргачлал нь амар хялбар байдаг юм уу? Ер нь яагаад одоо
тэр номыг зөвхөн унснараа ч юм уу те өөрийнхөө зорилгыг тодорхойлоод уг нь ингээ явбал болчмоор байгаа байхгүй те. Тэгэхээр энэ яагаад заавал амжилтын тасгалжуулагчтай ер нь хамтрах болсныг тэр гол одоо тэр юу гэдэг аргачлал цаг хугацаа гэдэг те. Эсвэл одоо юу гэдэг хувь хүний характер гэдэг юм уу, онцлог гэдэг юм уу? Миний бодлоор бол монголчууд тэр тусмаа миний үеийнхэн бол нөгөө царгатлалыг үед хүнээр хэлүүлээд эцэг гэхээр юм уу хин нэгнэр багшаараа заалгуулаа тий. Тэгээ бүр сурчсан болохоор зэрэг одоо өөрийгөө хөгжүүлээд ингээд өөрийгөө аваад өөртөө зориг тавиад тэрэндээ хүрэхин төлөө ингээд тууштай тэмцээд явдаг тийм чадвар их сул байт юм шиг санагдтыг. Гадаадад харж яхад бол гадаад бидний үеийнхэн бол бүр аль хизээний биеийн дагаа сурчсан өөртөө зоригтой тэмүүлэлтэй тэрэндээ хүрэх арга чиглэлээ олчихсан байдаг. Тэгэхэд Монгол хүмүүсийн хувьд бол тийм юм нь бол хэн нэгнээс хамааралтай юм шиг те өөртөө бол заавал нэг багш тасгалжуулагч байж иж яг нэг тиймэрхүү хандлагатай юм шиг санагддаг байхгүй надаа. Тэгээ би ч гэсэндээ өөр дөрөө бас яаж үзсэн. Энэ амжилтын хөтөж авахаас өмнө би бас өөрийгөө хөгжүүлье, боловсруулъя. Би юу хийх ёстой юм гэл ингээд өөрөө айгүйх боддог байсан. Тэг ингээд бодсны үндсэн дээр ингээд хэд хэдэн номыг уншсан. Энэ номнууд нь болохоор дандаа нэг гадаадын амжилтанд хүрсэн хүмүүсийн нууц түүхүүдээс авсан тийм номнууд байсан. Тэр номнуудыг уншаад ингээд өөрийгөө хөгжүүлэхэд зорилгоо тодорхойлох гээд ингээд оролцож ирсэн боловч тэр болгон бас бүтэлтэй байгаагүй. Дандаа л нэг төвшин төрөл гацчихдаг. Эсвэл тэгэл нөгөө Монгол зангаараа за маргааш гээл тий хойшлуулаад тэгсээр байгаа. Тэгээд ер нь тэгээд ч бас нөгөө алсыг харах далаацтай сэтгэх гэдэг юм бол бас зогсон байт юм билээ монголчуудын хувьд. Яг нөгөө нэг 20 жилийн дараах, 10 жилийн дараах, 5 жилийн дараахаа хүмүүс өөрсдөө олж харж чаддаггүй. Тэгээ би яг энэ Монгол хүн өөрөө зохиогоод энэ номыг те Монгол хүн өөрөө Монгол хүнд зориулагдсан онцлог тохирсон тийм аргачлалуудыг бичсэн юм ном байсан. Тэгээ аюу талархаж хүлээж авсан. Тэгээд энэ номон дээр байгаа амжилтын хөтчийг надад яг тохирох юм байна л гэсний үндсэн дээр хүлээж авсан да. Тэгэхээр хизээч зориотхгүй те өөрийнхөө яг нэг зарлага тэмүүллийн төлөө явж эхлэхэд бас гой сонсогдож байна. Бид нар ч ингээл 20-д настай л байх талаагаас та одоо амьдрал эхэлж чинь биеийн юм хийн тийм ингээл нэг хэсэг тэгэл явж яснаа зүйлдэ баг ингээд уучраа болохгүй ч юм те зөвхөн ингээл урсгалаар явчихдаг штэ. Тэгэхэд ингээл 30 гарцсан мөртлөө гоё яг өөрийгөө олохын төлөө ингээд явсан сайхан санагдаж байна. Ер нь хизээнээс эхэлсэн яг ингээд энэ зөвлөх үйлчлэгээр нь авч эхэлсэн байна. 12 сарын 21-нд яг эхэлсэн юм. 12 сарын 2012 оны 12 сарын 21-нд онцлог бидний түрүү жилийн хамгийн одоо сенсацтай өдөр байсан шүү дээ. Хүмүүс одоо нөгөө дэлхийн сүн гээл одоо баг 22-ын төвчөө лагер маглоо зугтчих үед чи бол бүр шинээр амьдралаа эхлэх гээд багштай холбогдчихсан. Тэгээ бас хизэж мартагдчихгүй өдөр эхэлсэн. Тэгээ гоё жишээ юм л да тий. Багштай уулзчаад гарч ирээд нар мандгаараа манжил биш тий. Гэж ярьжсэн. Тэгээд одоо ер нь бол 2 сар орчим явсан гэсэн үг тий. Энэ хооронд дээр ер нь ямар өөрчлөлт гарч байна? Бас богино юм шиг мөртлөөс баггүй хугацаа л баг л та. Тий. За би одохдоо ингээд миний амьдралын би одоо нэг 30 хэд настай гэж 30 хэдэн наснда болж аваагүй юм бол энэ 2 сар хугацаанд олоод авсан байгаа. Яг тодруулах юм бол одоо 20 жилийн дараах өөрийнхөө дүр төрхийг гэх юм уу те өөрийнхөө зорилгыг олоод харчихсан. Тэрэндээ хүрэх гээд тэмүүлээд явж байгаа. Ямар ч байсан зорилгоо тодорхойлно гэдэг бол хамгийн том юм хийсэн л. Хэцүү юм байдгүй эсвэл бүгд ингээ амархан одоо хүртэл явж ирсэн үү? 2 сарын хүндрэлтэй юмнууд байлгүй яах вэ? Өөрийгөө таньж мэднэ, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсно гэдэг бол бас нэлээд төвчээр шаардна. Нэлээд эргцүүлэн бодох хугацаа шаардна. Их төвчээр бас их аягүй шаарддаг юм билээ. Тэгээд өөрийнхөө дуу хоолойгоо зөв сонсч чадчихна. Өөрийнхөө яг жинхэнэ сонирхож байгаа юмаа би хийж чадчихна уу гэдэг үүднээс нэлээд удаан бодсон л доо. Тэгээд багштайгаа нэлээд удаан ярилцсан, зөндөө олон сорилууд авагдсан байгаа. Хамгийн дуртай хийх ажил чинь юу байх юм бэ? Ингээд өөрийгөө сороод үтсэн чинь, асуугаад үтсэн чинь. Тий. Би ер нь ингээл хүүхд байхасаа л нэг тийм хүмүүсийг эмчилчих юмсан, хүмүүст нэг зөв юм тусалчих юмсан тий. Тийм айгүйх тийм хүсэл эрмэлзэлтэй байсан байлээ. Хүмүүст айгүйх туслах дуртай л та ер нь. Тэгтээ өөрийнхөө дуу хоолойг сайн сонсч чаддаггүй, мэдэрдэггүй байсан. Тийм тэгээд одоо бол өөрийгөө олцсон явж байгаа. Өөрийгөө олцсон их баярлж байгаа. Ер нь яагаад эмч болоогүй юм? Яагаад хүнсний мэрэгжил сонгосон юм? Би одоо тий ажуудлахаа хүний хөрш айлынхаа хүний зөвлөгөөгөөр л тэгэл хүнсний мэрэгжлийн хүн болё гэсэн тийм
тавтай болоод тэгэл гинтхэн 180 градус эргээл. Тэгээд уг нэмч болоо гэж бодож байсан. Тийм уг нь бол багтаа нэмч болоо гэж бодож байсан. Тэр хөрш шахнаас нэлээд нөлөө үзүүлдэг тийм үлгэр дуурайл болгохдаг хүн байсан баг. Яагаад ер нь тэр хүний үгэнд орсон? Гэхдээ одоо тэгээд нөгөө ээж ааваасаа зөвлөгөө авъя гэдэгт миний ээж аав чи өөрөө л мэдгээд хэлсэн байхгүй. Өөрөө л мэдгээд зөвлөгөө авчих хүн байхгүй. Яг тэгээд нөгөө хөршөөсөө л тэр хүн бол миний хувьд бол их эрхэм хүн байсан. Ер нь тэгэл ингээл нөгөө хүмүүсийн яриаг сонсч харж дандаа бас л яг мэрэгжил сонголтын дээр дандаа хүмүүсийн зөвлөгөө ч юм уу яг л тиймэрхүү яс бидний жишээн дээр их байх юм аа. Тий. Тэгээд одоос өөрийгөө бас дуртай юмаас олж авснаас сайхан мэдээ штэ тий. Дуртай юм болоод авцсан. Ер нь зорилгоо тодорхойлцсон уу? Зорилгоо тодорхойлцсон. Нууц шалгал юунд зорж байна ер нь? За би өөрийнхөө хүсэл сонирхол дээр тулгуурлаад тэгээд өөрийнхөө энэ олж авсан мэрэгжил дээрээ тулгуурлаад бас их том зүйлүүдээ хийгээд бас мөрөөдө төлөвлөсөн байж байгаа. Зарим нэг юмнаас нь эхлээд хийгээд эхэлсэн явж байгаа. Гэхдээ одоохондоо бол энийг нууц хэрэг нь ойлгомоор байна. Би бол одоо яг нөгөө наран цэцгийн нэвтрүүлэгт орж оролцуултын учир нь одоо 2013 оны за 3 сарын 2 байна те өнөөдөр. За 3 сарын 2 магадгүй 3 жилийн дараа 5 жилийн дараа гэхэд их тийм нэг алдартай одоо хийж бүтээсэн зүйлтэй те 5 жилийн дараах нэвтрүүлгээр бас ингээл ороод магадгүй нэвтрүүлгээ бичлэгээс үзүүлэл за анх ингээд орж ижээ ингээд амжилтанд хүрэхийг зараад дөнгөж эхлээ тавиа явж явах үед ингээд уулзчихсан байна. Одоо 5 жилийн дараа ийм амжилтанд хүрсэн байна гэдэг ингээд буцаад амжилтаа дурсаад амжилтынхаа бас түүхийг яриа сууж явах гэж бас бодож байгаа. Одоо ер нь хэдэн хүнтэй ер нь ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 4 хүнтэй гэрэлцэн ажиллаж байгаа. Тэгээд амжилтын хөтөч үйлчлэгээ маань өөрөө их хугацаа шаарддаг. Хугацааны хувьд бол 6-аас 18 сар байдаг. Тэгэд манай үйлчлэг намарсан хүмүүс бол яг ихний ээлжинд бол 6 сараар гэрэлцэн ажиллаж байгаа. Ер нь одоо яагаад заавал амжилтын дасгалжуулагч гэдэг бас энэ ажлыг хий гэж бодсон. Одоо өөрөө бол хүний нөөцийн мэрэгчлээ. Хүний нөөцөөр мэрэгсэн мэт дээ тий. Тэгээ хүний нөөцийн мэрэгшэд явж явах хугацаанд амжилтын хөтөч гэдэг сургалтанд сууж исэн л да Мичигааны сургууль. Тэгээ тэнд юу гэхээр хувь хүн өөрөө амжилттай байснараа тухайн байгууллага хөгждөг юм байна гэдгийг их ойлгож авсан. Одоо сүүлийн үед нэг ийм хандлага гарч ирж байгаа нэ байгууллагуудад хүний нөөцийнхаа бодлогыг стратегийг уяхтаа тэр хувь хүний тэр зорилготой аягүй сайн уйж чадсан тэр байгууллагууд их хурдтай хөгжөд байгаа. Тэр хувь хүмүүс нь өөрснөө зорилгоо тодорхойлоогүй, өөрснөө амжилтынхаа тэр нөгөө мөрөөдлөө гаргаж ирээгүй байх юм бол тухайн байгууллагын хөгжилд бас сөрөөр нөлөөлдөг юм байлээ. Тэгээд ингээд энэ номыг одоо бичиж дуусны дараа маш олон хүмүүс бол хандсан л да. Таны энэ амжилтын ард хаалхан буюу амжилтын хүчтэй болох энэ үйлчлэгэнд хамрагдъя, ийм сургалт байдгүй гэд. Тэгээд энэ амжилтын хөтөч үйлчлэгийг одоо нодлон 12 сараас нээж ажилласан байгаа. Тэгээ манай анхны одоо үйлчлүүлэгчдийн нэг байгаа. Тэгээд гол зорилго нь бол энэ амжилтыг хөтөж таа ч гэсэн гэж асуух байх л та. Яагаад юм удаан хугацаагаар үргэлжилт юм бэ гэд. Тэгэхээр сургалт бол яг хуу нэг сараар ч юм уу те хэдэн хоногоор үргэлжилж болдог. Энэ зөвлөх үйлчлэгээ гэдэг бол бүхэл бүтэн тухайн хүнийг өөрчилж шинэ амьдралыг энэ одоо нээгт их хугацаа зарцуулдаг байгаа. Жишээлбэл урд нь бол ингээл 30 гарсан хоноо, 40 гарсан хоноо өөр амьдралаар явж исэн, ямар ч зорилго чиглэлгүй явж исэн хүмүүсийг шинээр зорилго чиглэлтэй болгоод тэр зорилготой хүрэх тэр төлөвлөгөөтэй ажиллахад өөр хүн болоход бол зан чанарын хувьд болон хандлагын хувьд бол өөрчлөлт хийх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр сар бол хангалтгүй. Дор хаяж 6 сар байж иж тухайн хүн маань зорилго чиглэлтэй болцсон, зорилготой хүрэх арга замаа өөрөө гаргаж ирсэн. Тэгээ зорилготой хүрэхэд янз янзын саад бэрхшээлүүд тохиолдсон те. Жишээлбэл за би чинь өстө худлаа юм байна, амжилтанд хүрэхгүй юм байна. Өстө өөрийгөө өөрчлөнө гэж худлаа юм байна. Тэ ийм шин дадалтай болно гэдэг чинь бүтэхгүй юм байна гэд ингэж одоо шантрах үе гардаг. Яг энэ шантрах үед нь одоо сэтгэл зүйн болон урам зориг өгдөг хүн байх хэрэгтэй. Тэр хүнийг яг зөвлөл одоо зорилгынхаа дагуу тэг чиглэлтэйгээр явж гинэ үгүй юу гэдгийг нь бол байнга одоо хажуунаас нь хараад зөв чиглүүлж өгөхгүй бол одоо мундаг том 10 жилийн дараа 20 жилийн дараа ийм төвшөнд хүрсэн байна гэж зорилго тавьчихдаг. Тэр зорилготой хүрэхин тулд өдөр болгон тухайн тэр зорилготой чиглэсэн ажлууд хийгдэх хэрэгтэй. Манай нарагийн хувьд бол яг тийм
өдөр тутам нөгөө алсын зорилготой хүрэхин тулд өдөр тутам хийх ажлуудаа бүр гаргаад ирсэн, хийх ажлын жагсаалтаа гаргаад ирсэн байх жишээтэй. Тэгээ чиглэл болгондоо одоо зорилгоо тодорхойлсон. Тэгээ ажлын хувьд ийм зорилготой байна, хувийнхаа амьдралдаа ийм зорилготой байна, өөрийгөө хөгжүүлэх дээр, эрүүл мэнд дээр ийм зорилготой байна гэд. Ингээ нийгэмдээ ийм хувь нэмэр оруулнаа гэд ингээ чиглэлээр гаргаж ирээд түүнийг одоо наашлуулаад 5 жилийн дараа би ийм түвшинд хүрсэн байна. Жилийн дараа гэхэд би ийм амжилтуудыг хийсэн байна гэд ингээ гаргаад ирсэн байгаа. Тэгэхээр бол амжилтын хүчийн одоо үүрэг юу вэ гэхээр тухайн хүнийг амжилтын сэтгэлгээ суулгахад одоо гол зорилгоо болгодог. Тэгэхгүй бол нэг мундаг гой зорилготой байгаа тэр хүн зорилготой хүрч чадахгүй бол нөгөө хүн маань амжилт хүрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр амжилтанд хүрэхэд сэтгэл зүйн бол тэр саад бэрхшээлийг давхтан тусалж байгаа. Тэгээ сэтгэлийн дүм өгч байгаа. А хоёрдугаарт бол тэр арга замаа мэдэхгүй байгаа байхгүй. Одоо ингээл тухайн хүнд чинь ингээл 3-4 янзаар ажиллах боломжтой байгаа байхгүй тий. Тэгээ тэр 3-4 янзыг аль нь хамгийн одоо тохиромжтой, аль нь өөрийнх нь нөхцөл сонирхолтод нийцэж чинь тэр замыг сонгоход их чухал одоо үр гүйцэтгэдэг амжилтын хөтөч. Тэгээд нараа бит хоёрын хувьд бол за одоо цаашаага одоо ямар одоо чиглэлээр ажиллах уу гэдэг 3-4 хувилбар гаргаж ирж байгаа. Тэр болгон дээр судалгаа хийж агаад одоо хамгийн өөртөө тохирох хүсэл сонирхолтой нийцэх тэр ажлыг сонгож аваад одоо яг төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хамгийн ихэнд дэр нь юу гэдгийг одоо амжилтын тасгалжуулагч юу? Маш чухал асуулт байна. Тэгээ шууд ингээл төлөвлөгөө гаргаа явахгүй хамгийн ихэнд эхний сар бол одоо тэр хүнийг таних нэг тийм ажлууд явагдсан л та. Одоо нараа дээр бол нэг 14-5 төрлийн сорилууд хийгдсэн байгаа. Тухайн хүнийг нэгдүгürt би өөрөө таних, хоёрдугаарт нарагийн хувьд бол өөрийгөө нээж таних ямар тал дээр одоо илүү төвлөрч ажиллах уу, цаашаа амьдралынхаа замлыг тодорхойлох уу гэдгийг гаргаж ирэх. Мөн өөрийнх нь сул тал юу вэ? Хойш нь татаа чангаагаад байгаа сул талууд юу вэ гэд. Зөвхөн өөрийнхөө сул талыг өөрөө тодорхойлох биш, одоо нарааг мэддэг ажлын орчинд болон гэр бүлийн орчин болон найз нөхдийн орчинд сайн мэддэг тэр хүмүүсээр тодорхойлуулж авсан байгаа. Тэгэнгүүт нарааг бол ингээд 360 градусаар л таньж байгаа байхгүй. Тэгэхээр нарагийн өөрийг мэдэхгүй тэр давуу тал болон сул талуудыг нь гаргаж ирэнгүүтээ тэр хүний тэр сэтгэлзэн онцлог ямар үед одоо баярлдаг, ямар үед ууралдаггүй те, ямар үед тэр хүнд урам өгдөггүй, ямар үед тэр хүнд хүч, энерги одоо гарч ирдэг вэ гэдгийг бол сорилоор, судалгаагаар мөн харилцаагаар гарч ирдэг байгаа. Тэгээ бид нар энэ 7 хоног болгон нэг удаа уулзаж, бичлэн уулзаад ингээд сорил ингээд 1 сар сорил дуусны дараагаар ингээд бичлэн уулзахдаа за нөгөө зорилгоо тодорхойлоход нь яаж ямар арга зам хэрэглэх үү гэдгийг нь төлөвлөсний дагуугаар уулзаж явах явцдаа гаргаж ирдэг. Тэгээд 7 хоног болгон уулзахдаа даалгавар өгдөг байхгүй юу. Тэгээ гэрээ хийхдээ бол тэр даалгаврыг амжилтын хөтчийг өгсөн тэр бүх даалгаврууд хийх ёстой, хийнэ гэдэг амлалт авч ээж л хийнэ. Тэгээ бид над дээр нэг 20-од хүмүүс санал тавиад энэ үйлчлэгийг авъя гэд. Тэгээ зарим хүмүүсүүд ингээд нүдэн дээр хараад энэ хүн чинь цаашаа тууштай явахааргүй юм байна да тий зүгээр нэг наана ярьсан цаанаа биелүүлдэг юм байна да гэсэн хүмүүс харагддаг. Тийм хүмүүстэй бид нар бол тэр амжилтын хөтчийн одоо гэрээ хийгээгүй. Тэгээд ингээд уулзж явах явцад хүмүүс ч маань энэ амжилтанд хүрэх чин эрмэлзэлтэй хүмүүстэй л бид нэр гэрээ хийж одоо ингээд цаашаа явж байгаа. Тэгээд ингээд явцын дунд бол яг ингээд ажиглалт гараад өөрт нь бүр өөрт итгэл төрөөл те маш их тийм богино хугацаанд үр дүн гараад байгаа байхгүй. Тийм учраас энэ амжилтын хөтөч гэдэг бол зөвхөн юм хоёр талын одоо ажиллагаа гэдэг. Нэг зөвхөн би ингээл бахан зүглөөл чи ингэх хэрэгтэй, тех хэрэгтэй юм байна. Тэр замаар явах хэрэгтэй. Энэ судалгаа хийгээд ингээд яваад байх биш. Нөгөө хүний хүчин чармайлт аягүй хэрэгтэй. Маш энгийн жишээг ингээд 5 жилийн дараа одоо англи хэлээр тэ төрөлх хэлшгээ ярина гэдэг ийм бас зорилго тавьсан байгаа. Энэ бол өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн нэг л зорилго байгаа. Тэгэл ажил дээрээ, гэр бүл дээрээ, өөр хүүхдээ хөгжүүлэх гэл ингээд чиглэлээрээ зорилго гаргацсан байгаа. Тэр шав одоо ер нь ямар үүрэг хүлээдэг? Дундаас нь ингээд орхиод явчвал яг уу шантраад. Одоо мэдээж яг уу өөрийнхөө төлөө хийж байгаа учраас бол бас тэхгүй л ахалтай хэр баг юм. Гэхдээ л бас нэг тиймэрхүү тохиолдол гарч магадгүй шүү дээ. Тэр тохиолдолд одоо шавтайгаа тооцох хариуцлага гэж явах уу? Эсвэл одоо багштай хариуцлага тооцох уу одоо? Яа тийм. Хэдийгээр ингээд шантар тохиолдол гарах ч гэсэн одоо би даалгавраа хийгээгүй юм чинь очихгүй ач гэдэг юм уу. Тийм үү тохиолдол гарна шүү. Тэгсэн ч бусаж одоо ирээд өөрийнхөө амжилт
амжилтандаа хүрэхийн тулд өөрийгөө дайчлах тийм чадвартай хүмүүсийг эхний ээлжинд авч байгаа байхгүй яа. Тэгэхээр нэгдүгээр энэ өөрөө шинэ үйлчлэгээ, хоёрдугаар бас хоёр талын хариуцлага их чухал байдаг. Тэрийг яаж мэдэх вэ одоо? Эхний уулзалтаар хүмүүсийг хараад. Эхний уулзалтаар бол 2 удаа уулзна. Тэгээд ер нь бол хүний нөөцийн чиглэлээр ажилд сургалт явуулдаг, зөвлөх үйлчлэг үзүүлдэг бас туршлага байна л да. Хүмүүсийг таньдаг. Тэгээд хэд хэдэн хүмүүстэй уулзж байгаа. Зарим хүмүүстэй бол гэрээ хийгээгүй. Яа тэгэхээр тэр хүмүүст бол ингээд ярилцах явцад бас танигддгийн тухайн хүн бол. Тэгээ одоо миний яг энэ 4 хүн маань нэг нь бол яг юм хүнддэг шалтгаанаар төр чөлөө аваад сараар хойшлуулсан байгаа. Бусад хүмүүсийн хувьд бол яг штэл 7 хоног болго ирдэг. Тэгээ хоёр талаасаа яг эргэцэн бүртгэл хийж авдаг. Тэгээ дээрэс нь тэр хүмүүс маань өөрснөө маш өндөр хариуцлага хүлээсэн байдаг учраас нөгөө төлбөр төлж байгаа юм чинь би энэ хүнээс бол илүү их юм авах ёстой гэдэг тэр нөгөө төлбөр нь өөрөө тухайн хүнийг их хариуцлага өндөр болгочихж байгаа байхгүй. Тэгээ зөвхөн энэ зөвлөх уулзалтаар манай энэ үйлчлэг хязгаарлагддаг л дээ. Юу вэ гэхээр тухайн хүнийг ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор сургалт бас давхар хийгддэг. Тэгээ тэр сургалт нь тухайн хүнд одоо жишээлбэл нарагийн хувьд бол альва зүйлийг алсын хараатаагаар төлөвлөж харах, цагаа төлөвлөх тийм ээ. Юмыг ингэж багцалж харах тийм чадвартай суух шаардлагатай гэж үзсэн учраас тэр чиглэлийн хичээлүүдийг авах жишээтэй. Санхүүгийн боловсролын хичээл хэрэгтэй байна гэж үзээд яг тэр чиглэлийн сургалтууд бас хийж байгаа. За дараагийн бас нэг сонирхолтой зүйл юу вэ гэхээр номын хэлцүүл гэж явагддаг. Тэгэхээр манай энэ зөвлөх үйлчлэгэнд хамрагдаж байгаа хүмүүстэй нийтлэг тийм чадвараа хөгжүүлэх чиглэлүүд байгаа байхгүй. Тэр чиглэлийг нь хөгжүүлсэн одоо номоор одоо номын хэлцүүлэг хийдэг. Ингээд сар болгон нэг номоор хэлцүүлэг хийдэг баг чийтэй. Тэгээд тэр номны тэр хэлцүүлэг дээр тэр өөр өнцгөөс өөрснийхээ унсан одоо тий одоо ур чадвараа болон унсан тэр одоо ойлгоцоороо яриад би номноос ийм одоо чадвар авахар байна. Би нэг эндээ ингэж амьдралдаа ингэж хэрэгжүүлмээр юм байна гэл. Тэнгүүт одоо нараа маань өөр хүмүүс маань ингэ сууж агаад би энэ номноос ийм олж авлаа гингүүт л өөр хүн би энэ номноос ийм санааг олж авлаа. Энэ аягүй чухал юм байна. Миний амьдрал ингэж өөрчлөлт орох хэрэгтэй юм байна гэл. Ингээд тэр номыг одоо ингээд тэр шүүсийн шахам гэдэг шиг тэгэж уншсны дараа хэлцүүлэг хийдэг. Энэ бол бас манай амжилтын хөтчийн үйлчлэгэнд орсон байгаа. Ер нь амжилтын тусгалжуулагч гэдэг энэ мэрэгжил үү? Энэ бол мэрэгжил. Одоо сүүлийн 10-ны орнуудад бол сүүлийн 10 жил одоо гарч ирж байгаа мэрэгжил байгаа. Хүн болго амжилтанд хүрэхийг хүсдэг. Гэтэл тэр амжилтандаа хүрэх тэр арга замаа мэдэхгүй тий бүр ингээд яахаа мэдэхгүй ингээд юм цослтын байдалд орчихсон маш олон хүмүүс байгаад байдаг. Тэгээ тэр хүмүүст хин юу туслах вэ гэхээр амжилтын хөтөч буюу тэр дасгалжуулагч маань тэр өөрийг нээгтэн туслаад тэгээд тэр төвлөлгөө гарахт нь туслаад ингээд саад болоод байгаа юм ийм тэр саадыг нь арилгаад тэгээд тэр хүнд нь тийм амжилтанд хүрч чадна гэдэг тийм сэтгэлгээг нь суулгахт нь л аягүй чухал байдаг. Урам зориг хэрэг хөгж байна. Урам зориг хөгж байгаа. Тий. Урам зориг гэдэг юм үнэхээр чухал юм шиг санагдтыг. 6 сарын хугацаанд ер нь ямар үр дүн хүлээх үү? Одоо багшийн зүгээс гэдэг юм уу те бас яг энэ үйлчлэгээ авч байгаа хүнийхээ зүгээс 6 сар ингээд бид хоёр ингээд хамтарч ажилласны дараа нэг ийм төвшөнд хүрсэн байна да гэсэн нэг тийм амлалт гэдэг юм өөх үү? Эсвэл одоо наран цэцэг юм байна. 6 сарын дараа гэхэд ийм болцсон байна. Гэт энийг нэг тийм хэмжүүрч гэдэг юм уу тийм зүйл байх уу? Байлгүй яг уу. Анх ингээд гэрээ хийгээд яг зөвлөх үйлчлэг авахд бол би хэлжсэн 6 сарын дараа гэхэд бол чи амьдралынхаа одоо замналыг гаргацсан амьдралынхаа одоо замнал дээр түшиглээд чиглэл болгондоо чи алсын хараатай зоригтой болсон байна. Одоо 20 жилийн дараа гэхэд чи амьдралаа юу гэж төсөөлж байна? Яг тэр төсөөлийнхаа дагуу зоригтой болсон байна. Тэгээ зоригтой хүрэх шатлсан төлөвлөгөөтэй болсон байна. Төлөвлөгөөнд хүрэх тэг аргачлаа мэдсэн байна. Аргачлаа мэдснийхаа дараагаар тэр алсын одоо зорилгод хүрэх тэр зорилгодоо хүрэх тийм өдөр тутам хийх ажилтай тэр ажилд одоо өдөр тутам хийх тэр зүйлээ байнга хийдэг дадалтай болсон байна гэдэг ийм амлалтыг өгсөн байгаа. Тэгэхээр яг энэ амлалтынхаа дагуу бүр төлөвлөгөөнийхаа дагуу явж байгаа. Манай одоо нарагийн хувьд бол 2 сарын дотор ямар үр дүнд хүрсэн бай гэхээр амьдралын одоо замнал буюу одоо ямар ч үед бол ингэж
юу яахгүй өөрчлөгдөхгүй гол чиг шугам жанжин шугам гэж ярьдаг те. Тийм жанжин шугамтай болсон байгаа. Мөн ажлынхаа хувьд бол маш наривчилсан төлөвлөгөө гаргасан байгаа. 20 жилийн дараа ийм амжилтыг бий болгоцсон байна. Ийм түвшинд хүрсэн байна. 10 жилийн дараа ийм түвшинд хүрсэн байна. 5 жилийн дараа ихэд энэ 10 жилийнхаа тэр зорилгынхаа те талыг ийм гүйцэтгэлийг бий болгоцсон байна. Тийм хэмжээнд одоо бол эдийн санхүүгийн хувьд ийм түвшин санхүүгийн эрхчлөөнд бол 10 жилийн дараа хүрсэн байна. Санхүүгийн эрхчлөөнд хүрэхэд бол жилийн дараа гэхэд ийм хэмжээний хоримтлалтай болцсон байна. Ийм чиглэлээр одоо нарийн мэрэгсэн одоо сургалтанд суугаад өөрийгөө олж чадахчулсан байна гэдэг. Ингээд ажил дээрээ гэр бүл төлөвлөлтийнхаа хувьд эрүүл мэнд буюу эрүүл мэнд ба мөн хувь хүнийхээ хөгжлийн хувьд бол ийм чиглэлээр ингээд төлөвлөлтөд ажиллана гэдэг төлөвлөгөө бол гарцсан байгаа. Одоо бол мөн цаг төлөвлөлтийн нарийн аргачлалд сурцсан байгаа. Өдөр тутмын хийх ажлын жагсаалтуудаа гаргаад сар сарын дараа би ийм түвшинд хүрчихсэн байна. Ийм үр дүнд хүрсэн байна гэдгийг ярилцдаг байгаа. Тэгэхээр 2 сарын хугацаанд бол ер нь миний төсөөлснөөс 3 сарын дараа гарах тэр амжилтыг 2 сарын дотор хийж чадсан байгаа. Тэгээд 7 хоног болгон уулзалт дуусны дараагаар за энэ 7 хоног яг юу хийж бүтээв? Энэ уулзалт маань чамд ямар үр дүн өгвөө гэдгийг бол байнга дүгнэж ярилцдаг. Хэдэн цаг уулзах нэг уулзалтан дээр? Нэг уулзалтан дээр бол 2 цаг шахам уулздаг. Тэгээ 2 цаг бол хангалттай байдаг л да. Одоо ингэж шүү дээ. Эхний 2 сар бол ингээл за тэр хүнийг эхний сард нь таних тестүүд авдаг, ярилцлага хийдэг, дараа нь зорилгоо тодорхойлдог гэж 6 сарын хугацааны хөтөлбөр гэхэд ер нь тэгээ дараагийн шатууд нь ямар хөө ажлууд хийгддэг юм болоо одоо. Тэгээд 6 сарын хугацаанд сая ийм үр дүн хүлээж байгаа гэж байна те. Тэгээд 6 сарын дараа бол мараа хүрчин. Тэгээд цаашаага бол өөрөө тэр зорилгодоо хүрэх арга замаа мэдсэн байгаа юм чинь. Өөрийнхөө тэр тогтцсон тэр дадал дээр одоо түшиглээд өөрөө тэр амжилтаа цааш авч явах юм. Тэгээ цаашаа үргэлжлүүлэх тохиолдолд бол уулзах тэр цаг нь арай саарсан яа гэвэл өөрөө бие даагаад сурцсан тий өөрөө тэр амжилтынхаа зорилгын төлөө хийх сэтгэл зүйн хувьд бэтгэлтэй болчихсон арга замаа мэдчихэж байгаа болохоор өөрөө тэр голдролоор явчих болж байгаа байхгүй. Тэгэхээр уулзах цаг нь басаад ирнэ тийм ээ. Тэгээд хийж байгаа ажил нь улам наривчлалтай болоод ирж байгаа. Даалгавар хүртэл айгүй наривчлалтай байгаа. Тэгээ манай нараа маань ингээд амжилтанд хүрснээр маш олон хүмүүст бас урам зориг өгөх юм. Маш олон хүмүүст одоо гэрэл гэгээ өгөх юм чухал ач холбогдолтой учраас би бас нараадаа хитгэл найдар төрүүлж байгаа. Манай улс дээр зөвлөг үйлчлэгэнд хамрагдаж байгаа бусад хүмүүс ч гэсэн бүр ингээд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Би тэ хөгжүүлэхэд ном ямар их чухал байд юм байна. Өөрийгөө хөгжүүлэхэд өөрийгөө нээх нь ямар чухал юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан байна. Ер нь одоо хэдэн насны хүмүүс ихэвчлэн хамрагдаж байгаа? За ихэвчлэн бол 30-аас 40 орчим насны хүмүүс хамрагддаг. Тий. Тэгээ ингэж л бодогдоод байдаг шнэ. 20-д настай хахад бол хүн нэгтэй дангал мөрөөдлөөрөө одоо тухайн үеийнхаа залуу насны ирч хүчээр нэг цаашхаа юм төлөвлөлдөг мэдээж хүнс байгаа хальтаа те. Тэгээ 30 хүрэнгүүтэл гинт ингээл заан чи ер нь юу болчихно те. Цаашдаа яаж амьдрах уу гэл бас их амьдралдаа хариуцлагатай хандаад тэгээ бас тэрнтэй зэрэгцээд бас нэг сөрөг тал нэгэл 30 наснаас 30 хүрсэн хүнийг одоо өөрчлөхөд их хэцүү байдаг шүү дээ те. Тэгээ бас нэг хүний ярилцлагыг уншиж байхад ингэсэн мэсэн хүнийг өөрчлөхөд хэцүү харин засах бас боломжтой байдаг гэдэг те. Тэгээд бүгд нэг өөр гэсэн муу зуршилтай ч юм уу болцсон байгаа штэ дадалтай. Тэгээд хамгийн гол нь ингээд сэтгэлгээг нь өөрчлөн гэдэг чинь. Тэгэхээр энэ хүний тогтцсон 30 гарчсан хүмүүсийн одоо тэр хандлага дадал зуршлыг яаж өөрчлөх вэ? Гол нь тэр бас их хэцүү юм шиг санагдаад байна л да. Тий. Надад чинь бас их чухал асуудал байна л да. Нөгөө 20-д настаа дээр ингээд хүмүүс хизээш хөксөрөхгүй юм шиг л айгуу сайхан дандаа залуугаараа байх юм шиг ерөөсөө бодож сэтгэх юмгүйгээр санаа зовх юмгүйгээр явчаал яг л 30-31 та дээрэнгүүтэл би нэр хааш яваад байна. Би ер нь юуны төлөө амьдраад байна гэдэг асуултыг л айгуу тийм албан ёсны тий тавьд юм шиг байгаа. Тэгээд хоёр дахь өөрөө чи асуултанд хариулахад бол яаж өөрийгөө өөрчлөх үү? Яаж одоо шин дадал сурах вэ гэдэг энэ асуудал байдаг. Тэгэхээр энэ нь бол яг л хүн болгон хэрүү тийм юм байх юм бол бүгд л амжилтанд хүрчихсэн аягүй сайхан гялалзаад сэтгэл хангалуун явж байгаа шүү дээ. Гэтэл тэгдэггүй. Тэгэхээр тэр нь бол өөрөө чи хэлдгээр одоо 30 жил өөрийнхөө одоо замлаар явчихсан, өөрийнхөө хэв маягаар явчихсан хүнийг цоо шин хүн болоход өөрчлөхөд бол хэцүү үнэн. Гэхдээ өөрчлөгдөж болдог. Энэ юу вэ гэхээр тухайн хүний зорилгоо хардсан байхад бол нэг тэг шатад тавьчихж байгаа. Хоёрдугаарт өөргөө
би ямар давуу талтай, ямар сул талтай, өөрөө ямар авьяастай юун сонирхдгоо айгуу сайн мэдээд авчиж байгаа. 3 дугаарт сэтгэл зүйн хувьд маш сайн бэлтгэлтэй болдог. Тэгээд тэр сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй болох өөрийгөө өөрчлөхөд юу чухал болдог вэ? Байдаг вэ гэхээр тунхаглал буюу өөрөө өөртөө хүч нэмэх, өөрөө өөртөө эрч хүчийг нэмдэг тийм өглөө болгон хилдэг, өдөр болгон хилдэг тийм тунхаглалын аргачлалыг хэрэгэлдэг л дээ. Яг ингээ хүн юм ярьж байгаа хажуугаар өөрөө бодчих боломжгүй байдаг учраас. Тийм учраас ингээ өөртөө чангаар хэлэх юм учраас тэр л. Хилж байгаа тэр үгэнд тэр зорилгодоо чиглэсэн, зорилгодоо хүрэхэд тэр эрч хүч өгдөг тийм үгнүүдийг л байнга хилж явах хэрэгтэй байдаг. Тэгээ манай нараа маань өглөө болгон хилдэг. Дээрээс нь 7 хоногт би ингээд уулзалт ихэнд болгон за тунхлааны хилдээгээ цээжилж гэнэ үгүй юу гэдэг ийм шалгалт байдлаар авдаг байсан л одоо бол бүр амьдралын нэг хэсэг болчихсон байнга хилдэг байх жишээтэй. Тэгэл ингээл юмаа хийгээл за даалгавраа хийжээ өөрийгөө судалгааны ажил хийгээл ингээл сууж ятал ингээд ядарн шантран за ийм юм хийгээд ах ширэг байгаа ч юм уу гэл ингээл тэ жоохон залхуурал эхлэнгүүд тэр тунхаглал нь тэр хүнийг эрч хүч өгч одоо тэр нөө хийж байгаа юм үргэлжлүүлж хийхэд нэг тусалдаг. Энэ бол бүр шинжлэх ухааны аргаар батлагдсан юм аргачлал байна. Одоо ер нь нараа маань одоо амжилтыг ер нь юу гэж боддөг юм бэ? Яагаад заавал амжилтын төлөө те явах гэж байгаа юм. Тэгээд яг хизээ те юу хийсний дараа ч тийм за би ер нь бас амжилтанд хүрчлээ шүү гэж өөртөө ер нь бас тэгж оноо өгөхөөрэй. Тэгж харагдаж байна. За урд нь бол бид нар нөгөө амжилт гэдэг үгийг бол нэг тэгж оошож үздэггүйсэн. Тодорхой хэмжээний хүмүүс л амжилтанд хүрдэг юм байна. Тэгээ одоо жишээлбэл хөрөнгө мөнгөтэй ч юм уу эсвэл тодорхой хэмжээний хүмүүс л хүрнэ авьяастай ч юм уу те. Тэрнээс биш зүгээр жирийн энгийн хүмүүс бидний хүмүүс бол амжилт гэж нэг ярьдаггүй юм байна гэд оошож үздэггүйсэн. Тэгтэл амжилт гэдэг үг бол ерөөсөө л хувь хүний заавалчгүй хийх ёстой даалгавар. Нийгмийн болоод өөрийнхөө өмнө, гэр бүлийнхээ өмнө хүлээж байгаа тэр даалгавраа 100% гүйцэтгэсний үндсэн дээр л тэр хүн сэтгэл хангалуун байхыг л би одоо амжилт гэж ярьж байгаа юм болов уу гэж ойлгодог болсон. Тэгээ хамгийн ихний одоо зорилго чинь те за би энийг хийчих юм бол би нэг өөртөө тодорхой хэмжээний амжилт гаргачлаа шүү гэж бодох тийм жижигхэн зорилго байгаа юм. Би бол ерөөсөө юу хамгийн миний том амжилт бол өөрийгөө нэгээд олоод харчихсан. Өөртөө их том хэмжээний зорилго төлөвлөгөө гаргачихсан. Тэрэндээ хүрэх арга замуудаа боловсруулчихсан. Тэрэндээ хүрэхэд хичээлж байгаа энэ маань бол миний хувьд хамгийн том амжилт. Наран цэцэг ер нь юунаас урам зориг авдаг вэ? Өөрийнхөө амьдралын үн цэнийг дандаа тодорхойлж боддог. Тэгээ амьдралынхаа үн цэнийг би одоо ер нь ямар хүн юу хийх ёстой, юу хийж бүтээх ёстой юм гэдэл тэрийг л бодсны үндсэн дээр л би ер нь амьдралынхаа үн цэнийг л би их хөндлөж үздэг учраас миний урам зориг болж байгаа. Надад урам зориг өгдөг юм би одоо олж харлаа гэдэг. Юу вэ гэсэн чинь нөгөө хийх ажлын төлөвлөгөө гаргачаад тэрийгээ ингээл зөвлөөл те хийгээд дуусны дараа оройдоо ингээд зөвлөх чинь айгүй эрч хүч авд юм байна. Урд нь би ерөөсө нэг л завгүй гүгээл идэг гэтэл ямар ч зориг чиглэлгүй юм хийгээ яваад байсан. Гэтэл одоо бол зоригтой болсон, зоригтой хүрэх арга замаа мэдээд түүндээ хүрэх одоо хийх ажлын төлөвлөгөө гаргачаад тэгээ түүнийг эхнээс нь хийгээд тэр явж байгаа тэр хэсэг бол маш эрч хүч өгд юм байна. Айгүй сони юм байна. Ингээл хийж байгаа ажлынхаа жагсаалтан дээр биччихэл оройдоо би ийм олон ажил хийцсэн биш тэгээд тэрийгээ хийчээд зөвлөжөөд маргааш нь ийм ажлууд одоо хийх гэж байна гэдэг тэр зүйл нь надад аягүй эрч хүч өгд юм байна гэж хэлжсэн л та. Урд нь бол ингээл хэл завгүй өглөөнөөс ахвал орой болтол юу ч хийгээд байгаа. Тэгэл орой ирчээл хийж бүтээсэн зүйлээ эргээд харахад нэг ч юм хийгээгүй ч юм шиг ингээд нэг л сэтгэл хангалуун биш байсан. Одоо бол тэгэл ингээл харахад бол миний нүдний өмнө би 20 жилийн дараах 10 жилийн дараах төлөвлөгөө амжилтандаа хүрэхэд ийм алхмаар ойртсон байх шүү гэж харж байгаа болохоор надад их урам зориг ирч хүч өгдөг. Найзууд ч ер нь одоо хэр ер нь сонирхож байна одоо. Чамаг одоо амжилтын өгтчтэй тасалжуулагчтай болсон. Хэр дэмжиж байна? Хэр урам өгч байна? Манай найзууд дэмжиж байгаа. Гэр бүлийн урам өгч байгаа. Манай гэр бүлийн хүн бол айгүйх урам зориг өгч байгаа. Өөрөө хажуугаараа бас өөрчлөгдөж байгаа. Миний хажуугаар ном уншаал урдных уншдаггүй. Тий урдных уншдаггүй байсан бол тэгэл ном уншаал надад урмын үг хэлээл. Тий миний харж чадсан шүү гээл тэгэл. Нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгчтэй баярлалаа. Өнөөдрийн дугаараар манай нэвтрүүлэгт амжилтын тасгалжуулагч Пүрэв Жавын ган долгоор мөн түүний шав Демидогийн наран цэцэг нар урагдаа оролцож байна. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэг маань ер нь өндөрлөгт өгч байна. Тэгээд наран цэцгээс яг
манай үсрэг тантаад те сайхан урмын үг хэлээч. Одоо бид нар чинь бүгдээрээ л адилхан одоо жирийн хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ингээд сайхан амжилтанд хүрэхийг зорж тэмүүлээд эхнийхээ гараа хийгээ явж байгаа нэвд. Монголынхон нийт залуучуудад одоо залуу хүмүүст гэдэг одоо хүсэл эрмэл зорилготой яваа энэ залуу хүмүүст хэлэхэд хамгийн гол нь эхлээд урт хугацааны ч юм уу богино хугацаа ч юм ямар ч байсан өөрийн гэсэн зорилготой төлөвлөгөөтэй байгаад тэндэн бол тууштай хүрч чаддаг тийм урам зоригтой байж энэ амжилтын хөтөч гэдэг үйлчлэгээ ямар нэгэн хөтөч юм уу тасгалжуулагчтай болж өөрөө өөртөө бас ихтгэлтэй урам зоригтой байхыг л хүсье да. За ган талгартаа бас магадгүй те тавиагүй асуулт өөрөө ч бас нөгөө тийм хүмүүст хүрэхийг хүссэн тийм бас мэдээлэл ч юм уу бас хүмүүст өгөхийг хүссэн тийм урам зориг бас байж магадгүй. Тэгэхээр би бас нараатай санал нэг байна л да. Хамгийн гол нь алсын хараатай ирээдүйдээ зорилготой болчихоо тэр зорилгодоо хүрэх гэсэн тийм ухамсар тухайн хүнд суудаг. Тэгээд тэр ухамсар нь суучихсан тэр зорилгоо тодорхойлсон байхад тэр замд хүрэхийн тулд алхамаар хичээж амжилтанд хүрдэм байна гэдгийг л ойлгоод очих юм бол хүн болгон амжилтанд хүрч чадна гэдгийг бол итгэлтэй хэлмээр байна. За баярлалаа. Би тэгээд энэ танай нэвтрүүлгийг урд нь хэдэд удаа үзчихсэн. Тэгээд бол танай нэвтрүүлэлд оролцсон хүмүүс ном бэлгэлдэг ийм заншилтай байлээ. Тэгээд би энэ номыг өөрийнхөө хамгийн унших дуртай номыг урд чинь бэлэг болгоё гэж. За баярлалаа. За ингээд ямар ч гэсэн амлалтандаа хүрээд тий манай нэвтрүүлэгт өөрийнхөө шавтай бас зоригтой шав гэж тандтмаар байгаа шүү. Зоригтой шавтайгаа ингээд хүрэлцэн ирээд манаас үзэгчдэд бас урам зориг өгөөд те бас нэг жирийн нэгэн Монгол бүсгүй маань амжилтанд хүрэхээр зориг шуулуудаад ингээд өөрийнхөө үйл хэрийг эхлээ явж байгаа. Бас энэ сайхан жишээг манай нэвтрүүлгийн энэ дугаарын бас сонирн болгож ингэж оролцож байгаа бас их баярлалаа. Тэгээд наран цэцэгтээс цаг зав гаргаж ирсэнд баярлалаа. Ган талгартаа бас талархснаа илэрхийлье. Та хоёрынхаа бас ажил үйлс амжилт хүсье. Олон хүнийг бас монголчуудаа амжилтанд хүрэхээс тэр зам гүүрэнд болж өгөөрэй гэж ган талгартаа хүсье. Энэ түрүүн бас нэг дурдсанаар те 5 жилийн дараа Монголын нэгэн алдартай бас амжилттай хүмүүст их хэрэгтэй зүйл бүтээсэн тийм амжилттай бизнесмен эмэгтэйтэй 5 жилийн дараас эргэн нэвтрүүлгээр бас уулзах юм бас ерөөл тавья. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамтасан үзэгчтэй баярлалаа. Энэ дугаарын зочноор амжилтын тасгалжуулагч Ган Долгор, мөн түүний шав Демидогийн наран цэцэг нар нэвтрүүлгийн маань зочноор урагдаа оролцлаа. Нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй. Та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Баяртай.